오늘 эцэг дамжлаа баталж байгаа стрим ирсэн байна. Монголоос өнөөдөр үгийн танилцуулга хийжээ. Өдрөөс Вау! Магтаалын баг үнэн гайхалтай хөгжсөн байна. Тэгээд би магтаалд олон зүйл бодлоо. Өөрөөсний магтаал бид юу гэдэг бас эцэг олон зүйлийг харуулж өгдөг. Тэгээд манай нэг дүү байдаг. Бүгдээрээ магтаалын баг байгуулаад дэлхийн даяар явъя гэж сүмүүд очиж үйлчлэгээ. Түүний зохиосон дуу та нарт дуулжсан салаа зам гэв. Тэ? Салаа замд ирлээ. Инх манлагын зохиосон дуу. Салаа зам дуусаад дараагийн дуу хийж зохиосон дуу байсан гэж. Миний зохиосон дуу. Дуулгын 28 доор бүлгийн зурдаа шилжсэн. Эзэн магтдаг болтгоо. Учир нь тэр миний гуйхдыг сонссон юм. Эзэн бол миний хүч чадал, миний бамбаа. Зүрх минь түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүрцээ. Тиймээс зүрх сэтгэл минь баялдаг бөгөөд өөрийн дугаар би түүнд талхах болно. Энийг бол орчуулагч нь өвөл мэдтгэхэд гаргасан байна. Тэгээ зүгээр заавал мэдтгэх албагүй амин. Бид нэг одоо яаж дууцгаа гэдэг бид хичээл сурж байгаа. Тэгээ бидний гэрийн даалгавар байсан байна. Дараагийн шилэн. Эзэн бол тэдний хүч чадал. Мөн тэрээр өөрийн тослогчдын хувьд авралын хамгаалалт юм аа. Өөрийн хүмүүсийг аварч, өөрийн өвийг өргөж, бас тэдний хончин болж, тэднийг мөнхөд үрж явууч. Эзэн бол тэдний хүч чадал, мөн тэрээр өөрийн тослогчдын хувьд авралын хамгаалалт юм аа. Амен. Тэр хамтдаа залбирцгаая. Агуу эзэн та бидэнд гайхалтай таныг хүндлэх энэ боломжийг олсондоо маш их баярлалаа. Таны үгийг сонсох энэ боломжийг олсондоо маш их баярлалаа эзэн. Эзэн минь орчлон ертөнцийг бүтээсэн эзэн. Өнөөдөр энэ байгаа хүн болгоныг та маш сайн мэднэ эзэн. Та хүн болгон хайртай, та ихэнх хэмжээд бүтэж байхад харж байсан. Та бидний хувь тавиланг та маш сайн мэднэ эзэн. Эзэн бид чухам юу хийсээс үл хамааран, юу хийхээс үл хамааран та бид үнээр хайртай. Тэр бол та бидний өмнөөс амиа өгч загмаа руу явсан явдал эзэн. Гэтэ өнөөдөр эзэн тань хүн болгоныг мэдэх учраас та бас намайг мэдэх учраас та өөрөө үгийг хэлээч эзэн. Хүн болгоны амьдрал зориулж та яг тулж байгаа асуудал юм уу явж байгаа үе шатны зориулж та өөрөө үгийг хэлээрэй эзэн. Цааш нь урам зориг, цааш нь итгэл найдар. Эзэн цааш нь хүч чадлыг бид бүх хүмүүсийн дээр гон тоглож өгөх эзэн. Та бол биднийг авраад орхоогүй эзэн. Та бол бидний хүч чадал, та бол бидний аврал, та бидний бамбаа, та бол бидний хамгаалалт эзэн. Эзэн бид энэ газар таныг урьж байна. Иесусээр. Амен. 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 Бидний эзэн болоо. Амен. Нэг пастор годомжоор авчихсан чинь хэсэг хүүхдүүд одоо 6-7 настай хүүхдүүд байсан юм шиг байна. Бүгдээрээ бөөгнөрөө зогссон гэж. Тэгээ нөгөө пастор очоод энэ хүүхдүүд яагаад байгаа бол харсан чинь яг тэдний дунд жижигхэн гүлэг байж гүлэг. Тэгээ очоод та нар юу хийгээд байгаа гэсэн чинь бид нар хоорондоо ярилцж энэ хөөрхөн гүлийг хэн авах вэ гэж ярилцж байгаа юм. Тэгээ нөгөө юу гэсэнлээр хамгийн сайн худлаа ярьсандаа бүгдээрээ энэ гүлийг өгье гэж шийдсэн юм аа. Тэгээ нөгөө пастрын өвчин хөдлөхгүй. Номлол гэсэн. Та нар ингэж болохгүй яриад номлол тийм ээ. Тэгээд хамгийн сүүлд гэж хэлж. Би та нарын насан дээр хизээш худлаа ярьж байгаа. Тэнд байсан бүгд өдөө толгоо удаан. За та авъя гол. Тэр нь зөвхөн өнгөө байна. Гэтэ энэс мөрөдөд бид нар заримдаа амьдралдаа бодож хүсэж ярьж байгаа олон зүйл маань зүрдэг. Үүнээс үл шалтгаална. Үл хамааран бидний бүр мөрөөдөж байсан, ирмэлцэж байсан, хамаг юмаа хийж байсан. Эсвэл энэ бол миний амьдралын цорын ганц утга учир гэж хэлсэн. Тэгээ түүний араас бүх зүйлээ зориулж гүйж байсан энэ амьдралын явц заримдаа бид нар юутай тулдаг. Маш олон асуудал бүр гацсан яагаад мэдгүй байдлаар тулдаг. Би 23 жил би хүмүүстэй ажилласан. 23 жил хүмүүстэй ажиллаж байхад үүнийг би хангалттай сонсдог. Өөрөө амьдрал харж бид үргэлж ямар нэгэн зүйлээр дотмог үүдэг. Тийм ээ? Бид хизээж хангалттай байдаг. Үргэлж нэг газар очоод гацдаг. Бид хичнээн алсын хараа авсан ч гэсэн хичнээн их тухайн үед
Сэтгэл хөдлөл юм уу? Итгэлээр дүүсэн чинь очоод гацдаг. Яахаа мэдгүй байдгүй. Байдаг. Өнөөс болоод янз бүрийн асуудал өмсөлдөг. Буруу зуршил, давж чадахгүй асуудал, шудраг бус явдал, тийм ээ? Биднээс үл шалтгаалсан өөдгөө нөхцөл байдлууд гэх. Энэ олон зүйлс бидний өмнө тулах үед Мойсес үүнийг маш сайнаар ашигладаг. Үүнээс хойш бид сэтгэлээр унах, урмаар хуурах, алсын хараагаа алдах, мөрөөдлөө алдах, бүр үр хүүхдээ хайрлахаа алдах. Хань эцнэр энийг хайрлах, хайраа алдах. Тийм биз дээ. Тийм нөхцөл байдлын нэг бий болж байгаа. Гэхдээ бидний амьдрал ийм байгаар бүтээгдсэн гэж. Ямар ч байсан үгүй. Амен. Ямар ч байсан үгүй. Яг л эзэн бидний ингэж авах. Шудраг байдлаас илүү зүйлийг бид хийсэн. Дутсан байдлаас илүү зүйлийг бидний дотор хийсэн. Амен. Дорой байдлаас илүү зүйлийг бидний дотор эзэн бэлдсэн, бидэнд зориулж, үүнийг Библиэд бичлэх тослоо. Исаигийн 10 дугаар бүлгийн 27 дугаар эшлэл. Тэр та нарын дарамт ачааг чинь бутлах болно, нураах болно. Яагаад гэвэл тэр тослохоос энэ буулга маань авдах болно. Өөдөөс та хэр их зовж байна, хэр их шаналж байна, хэр их гацаанд байна. Хэр их хүнд зүйлийг та нуруунд дээр үүрчин. Та хичнээн одоо олон удаа хангалттай гэж хэлсэн. Тэр хүний цаанд гарчдаг. Та хэр сэтгэл хангалуун амьдарч. Хэр урам зоригтой амьдарч. Хэрэв таны олон хүмүүс хэлсэн. Миний амьдралыг утга учир миний хөвгүүд. Миний амьдралын утга учир миний хайр. Миний амьдралын утга учир миний ээж. Миний амьдралын утга учир гэдэг нь миний хорон. Амен. Гэтэ хэр хангалуун байна. Үнэхээр байгаа болно өгөөд yes энэ бол энэ гэж урам зориг сэтгэл зүрэ амьдрч чадчих. Харин үүнээс илүү зүйлийг эзэн өгсөн. Амен. Бидний тэгээд авах бидний аваад энэ дэлхий дээр зүгээр үтээх гэх. Хүн болгонд зориулсан түүний төлгөө бий. Хүн болгоны хийх ёстой зүйл гэж. Тэр бол бидэнд өгсөн тослогоор дамжуулж хийх зүйлс. Чухал юу гэдгийг мэдгүй хүн болгоны өөр учраас. Эзэн бидэнд хүч чадал тослогоо өгсөн. Амен. Энэ юутай адилхан гэхээр та шинэ машин дуртай юу? Машин гоё юм шинээр хөдлөж байгаа. Тэгээд ороос утгаар үнэр хандран тийм үү? Гоё үү тийм? Яг юу үнэртдэг вүлээ? Зүгээр шил үнэстэй. Арьс шил үнэртэж байгаа. Ер нь тэрний үнэр юу гоё байна? Чухал юу гоё вэ? Шинэ машин гэдэгтэй л гоё. Шинэ машин гэдэгтэй чухал тийм дотор байгаа олон зүйлсийн пиавер гоё үнэртэй биш үү? Пиавер хийсэн шүү дээ. Олон зүйл пиавер машины электромөр тэгээд ирцэн байгаа тийм ээ. Тэгээд арьс шил байгаа. Гоё үнэртэй шинэ машин. 6 цилиндртэй, 8 цилиндртэй, тэдэн морины хүчтэй сайхан байж болно, сайхан байж болно. Тэр машинд хэрэг шатуу хийхгүй бол тэр машин хүч байхгүй. Зүгээр нэг томьёоны хувьд бол байж болно. Томьёо хүчин чадлын хувьд тэгээд тоо үзүүлэлт байж болно. Харин тэр шатууныг хийхгүй бол явах газардаа хүч чадахгүй хийх ёстой хүчин зүйлээ гаргаж чадахгүй тэр дотор. Тэр эзэн бидний хүчин чадлыг орхиогүй. Тэр биднийг хүчилжүүлэхийн тулд бидний үнд тавьсан тэр өөрийнхөө хувь тавилан зорилгыг биелүүлэхийн тулд бидэнд тослогоо өгсөн. Амен. Энэ тослогоог бид яаж идэвхжүүлэх вэ? Яаж энэ тослогоог бид идэвхжүүлэх вэ? Энэ тослогоог идэвхжүүлдэг ганц зүйл бий. Тэр юу гэхээр итгэл. Итгэл энэ тослогоог идэвхжүүлдэг. Амен. Харахад юм боломжгүй мэд. Харахад урам хугармаа. Харахад юм харагдахгүй байгаа үед үүнийг идэвхжүүлдэг зүйл. Та урмаар хугарсан юу гэхээр мэдэхгүй үед, яахаа мэдэхгүй үед үүнийг идэвхжүүлдэг ганц зүйл юу гэхээр итгэл. Яагаад гэвэл итгэл харж байгаа зүйлийг хардаг. Харагдахгүй байгаа зүйлийг итгэл яадаг вэ? Бид харж байгаа зүйлийг хараад эхлэх үед
Түүн дээр үнслээд юм яриа шийдээд их юм бол бид харж байгаа зүйлдээ автж байна гэсэн үг. Тийм биз дээ. Бид өсөлбөлийг харахаар яг урмаар хугараад гомдлоо хаашаа суугаад ингээд ирэх юм бол тухайн нөхцөл байдал намайг эзэмдээ бид энэ нөхцөл байдлыг дагж байгаа гэсэн үг мөн. Итгэл өөр зүйлийг хардаг. Юу гэхээр үүний цаана байгаа харагдахгүй зүйлийг хардаг. Үүнийг харахын тулд хэн нэгэн өндөр бостой байх шаардлагагүй. Үүнийг итгэжүүлэхийн тулд хэн нэгэн маш их мэдрэхтэй байх шаардлагагүй. Царайлаг байх шаардлагагүй. Олон оронд очсон байх шаардлагагүй. Амен. Даханда уулзж байгасан чинь нэг их нэг өглөө болсон. Юу гэсэн бэ? Би ерөөс өнөдөө застаад очиж ийсэн тухай. Тэгээ боссон, явсан, стагны үүдийг очсон. Тагтаа уулз. Үүдийг орсон. Түн ийсэн тухай ярьж өгсөн. Түүнийхээ залбирч өгсөн. Гайхалтай байж. Эсвэл олон хүмүүс шууд ингэж чаддаг. Үүний үнэлэх бол намайг хүлээж авахгүй бол яах вэ? Таахгүй бол яах вэ? Ер нь яах вэ? Тийм ээ? Итгэл өөр. Итгэл босоо алхдаг заавал үйл хөдөлтөй байдаг. Санаж байна. Илия үчлэлээ хаан бодгүй бороо авах болно. Тэгээ өөрөө зарцыг хэлээд борооны үйл байна уу юу? Тэгээ зарцыг яваад харах далайн тишаа. Тэнд борооны үйл гарч ирдэг байдаг. Тэгээ хурж ирээд Илия үчлэлээ ямар ч үйл байна. Илия түүний үчлээ дахиад яв. Байна уу? Байхгүй. Гурав дахь яваад ер нь 3 удаа бидний нэгэрлэхээр яадаг вэ? За энэ бүтэхгүй. 4 дахь явуулсан, 5 дахь явуулсан, 6 дахь явуулсан. Тэг хэд удаага явууллаа 7 дахь. Тэгсэн чинь зарсан хүүжээр өгдөлээ. Тэнд алгын чиний жижиг үйл байна гэсэн чинь Илия халелуя. Тэг би хүмүүс үчлээ. Би тэгээр алгасан. Явсан гэвэл 7 удаа явсан юм уу? 7 удаа очоод тэр хаалгыг төгссөн юм. 7 удаа очоод тэр BC партнер байна уу, юу гэдэг засаг дарга байна уу, эсвэл хэн нэгэн байна уу? Би тэр үчтэй шодрог муу шүүгчийг одоо төвчээрийг нь бардаг ганц зүйл юу гэхээр төвчээр. Муу шүүгчийг эргүүлж чадах ганц зүйл юу гэхээр төвчээр. Тийм учраас төвчээр үйл хөдлөл маань юутай холбоотой итгэл. Тэгэхээр үүнийг нөхцөл байдлыг өөрчлөн харж чадах зүйл маань юу гэхээр итгэл. Энэ итгэл маань цаашин тослогоо бидний дотор бий болгодог. Амен. Юу харуултаа бид юмар дутаагүй яг л эзэн тэр үед ажиллаа гэдэг. Одоо бид нар биш. Бид нар яагаад ядраад зовоод урмаар хугараад шамцсан байдаг. Яг л өөрсдөө аргаар явсан учраас. Өөрсдөө аргаар явсан үед тэргүй ядраа. Тэргүй шамлна. Харин эзний үдээр хараад их юм бол тийм биш. Тэр намд Илиягийн зарцсан 7 удаа гүйж явахдаа ядсан баг. Илия ядраагүй биш. Тэр яагсан. Суугаад залбирчээсэн. 7 төч үйл гарсан. Хагаад юм аадар бороо асгана гэж. Эзэн таны амьдрал аадар бороо асгахыг хүсэж байна. Амен. Та хэн байгаас үл хамааран магадгүй та ээж байх, та аав байх. Эзэн танд тослоо гэсэн. Дебраг нэг эмэгтэй байсан. Израильчуудын маш хэцүү үед босож ирсэн ээж эмэгтэй. Ээж. Та ямар нэгэн байгууллагын дарга, ямар нэгэн бизнес эрхлэлтэй хүн, ямар нэгэн албан тушаалтай ирнэ тослогоогүй байснаас тослогоотой ээж аав байсан хамаагүй дээр. Энэ тослогоог энэ гайхамшигтай зүйлийг эзэн бид бүс. Тийм учраас яг нэг 2 дахь өдөр нөрсдөг. Та тэр тослогоо бий. Яг энэ тухай зөвлөө нийгэмд болж байгаа мэхэлж байгаа асуудлын донд юу гэсэн та нар тэр тослогоо бий. Та нар энэ төр байх юм бол мэхэлдэхгүй. Та нар өөрөө өөртөө мэхэлдэхгүй. Ямар нэгэн үзэл бодол мэхэлдэхгүй. Яг л эзний өгсөн зүйл бол гайхамшигт. Бид нар Давидыг маш сайн гэдэг. Давидыг нэг өдөр дуудаж ирээд тусалдаг иш үзүүлэгч. Тэгээд би өнгөрсөн удаанд байжтаа ярьсан шиг санагдчихэ. Ямар ч сан Давид тийм улаах нартай байсан. Давидыг туслах гээд биш хаан туслах гээд тийм ээ Самуэль ирж явах үед Давид байгаагүй хоноо хариулаа явуулсан. Тэгээд Давидыг дуудсан чинь өөр хүүхд бий юу байгаа. Тэгээд нэг бацаа орж ирдэг. Жаа хүүхд гэсэн шүү дээ. Нэг бацааны дорж ирдэг. Самуэль түүнийг хараад эцэг энэ мөн өсч мөн. Тэгээд яад вэ? Тосолдог. Тэгээд тослоод яадаг вүлээ? Түүнийг буцаагаад хоноо хариулгаа явуулдаг. Буцаагаад хоноо хариулгаа явуулдаг. Тэгээд Давид дууны 23 дугаар бүлгийг уншиж юм. Та миний дайснуудын өмнө найрын шиг эзэсдэг. Та намайг тосолсон гэж. Давидын
Дуулал 23 тослогчсныхаа дараа бичсэн байж та. Тэгээ тослогооны тухай ярьж байгаа учраас. Тэгээ Давид яг буцаад хоноо хариулдаг. Бид нар олон удаа гэж боддог гэхэлээ би тослогчсон, би сэтгэсэн. Одоо миний өмнө дэс зогсох асуудал гэж авах би нураалаа. Тэгээ өөрөө өвчөр өсдөг болохгүй байгаа бол энэ ерөөсөө итгэл хэрэг биш ээ. Эсвэл яваадс нэг л биш ээ. Яагаад болохгүй гэж. Таны зүйлийг бодох хэрэгтэй. Давид ямар туслахаар туслагдсан бэ? Хаан болох туслах. Хаан болох туслах. Тэгээд манайхан хаан болсон уу? Үгүй. Буцаад яваад хоноо хариулсан. Нэгдүгээр Сүмүлийн 16 дугаар бүлэг дээр байна. 17 дугаар бүлэг дээр яадаг вэ? Анхнаастай хоол авчихаар явдаг. Гэсэн чи юу болдог? Нэг Филистийн нөхөр Израильчуудыг дормжлон зогсож идэг. Тослогдсон хүмүүс яадаг. Энэ ямар онгороо нөхөр вэ гэж дүүгүүр бариад, чулуу бариад гайхамшиг бий болгодог. Яг дүүл үйлчлдэг гэхэлээ миний эзэн үнээс ав. Түүний өгсөн тослогоо түүний дотор байгаа учраас тэр тослогоо дотор итгэж байгаа учраас. Давидаар дамжуулж эцэг гайхамшиг хийсэн үү? Хаан болон тослогоо өгсөн шүү. Тэгээ Давид дараа нь хааны оронд очдог. Саул хэмжигдэлээ Давидыг дууд. Над хөгжим тоглож байгаа. Давид хааны оронд анх хаан болон очсон уу? Үгүй. Хөгжимчнөө. Тосгоцсон нэг мөн. Эцэг танд өгсөн хол зорилго байгаа юу? Байгаа. Таны библиэд зорилго байгаа юу? Байгаа. Гэтэ тэр эцэг тослогууд магаш та тийм юм болчихсон үг шүү. Давид хааны тослогоодсон бол тэгэхээр яасан бэ? Хөгжимчнөө очсон. Давидыг над руу явуул Саул хаан дууддаг байсан. Тэгээ хөгжим тоглодог байсан. Тэгээ үүнээс болж яадаг вэ? Саул сайхан байдаг байсан. Таатай байдаг байсан. Түүнээс муусанс зайлдаг байсан. Дараа нь Давид үнхээр итгэмжтэй гайхалтай байсан. Давидыг зориулж бүр албан тушаал гаргаж өгдөг байсан. Хааны зэв зэвсгийг багсагч юм уу те барьж авдаг нэг. Явсаар байгаа Давид хаан болдог. 30 настайд Юдэгийн хаан болж тосогддог. Бүр дахиад тосогддог. Бид нар ингэж бодохгүй. Би нэг удаа тосогдсон одоо хангалттай гэсэн үг биш. Тэр тослоо нь үнээр итгэдэг. 37 настайд дахиад Израиль баяр хаан болж тосогддог. Эзэн биднийг тусалсан. Амен. Олон удаа бид энэ туслах ямар хүчтэй болохлаар бид боддог. Хэрв та тийм байшуултай зогсоод эзэн минь та миний харахгүй байгаа зүйлийг харуулж өгөөч. Тэгээд би итгэлээрээ зогсмоор байвал бол та энэ туслахны хүчтэй харах. Тэгээд би дэлхийн манлайчтай чуулга уулсан дөнгөсөн таах байсан. Тэгээд Уганда улсын татврын хилцээл дарга юм шиг боддог эмэгтэй байсан. Тэр эмэгтэй тавигдсан. Тэр эмэгтэй залбирсан ба. Уганда тэр чигээрээ ерөөсө татврын асуудал хэцүү, хэл ахуул тийм ээ. Тэгэл шудраг бос байдал маш хэцүү газар. Тэр эмэгтэй асуусан. Эзэн минь та намайг энэ самсгүй тавиагүй. Та энэ өнөөдөр самсгүйгээр ирээгүй энэ заалан дотор. Тийм ээ энэ байшин дотор. Мэдгүй та гэрээс гарахтаа хэрүүл магаантаа гарсан уу гэв. Ямарсан та энэ самсгүй ирээгүй. Ямаргүй санагдсан байж магадгүй өнөө өглөө босмоогүй санагдсан байж магадгүй. Өнөө өглөө өдөр юм тийм ээ. Ямар ч таа самсгүйгээр нэрээ таны байгаа газар эзэн өнөөдөр таныг Америк улсад тавьсан байна. Энэ бас самсгүй тохиол биш. Хичнээн өвөл процесс нь сонир байсан байж болох юм. Гэтэ самсгүй тохиол биш. Амен. Тэгээд тэр юмхтэй залбирсан эзэн минь яах ёстой. Тэгээд түүгээр дамжуулж Угандагийн татврын хилтэс бүх хууль журмыг нь өөрчилсөн. Одоо өнөөдөр энэ улс Угандаас Африкийн бүлэг жишээ усуулчихлаа. Татвар сая өнгөрсөн жил ярьсан 320% билүү татврын орлого нэмэгдсэн. Бид итгэхгүй эзэн маш олон зүйлийг харуулдаг. Тэгээд тэр эмэгтэй яасан очиж хүмүүстэй уулзсан. Юу болохгүй байна би шийтгэл бэл. Яагаад гэвэл миний эзэн надтай хамт байгаа учраас. Одоо хүмүүс юу гэдэг вэ? Энэ алтан байр суурь дээр ирчлээ. Би яаж үнийг алдахгүй хүн шиг байх вэ? Харин итгэхээр алдаж байгаа хүмүүс тийм байдаг. Эмний эсрэг байдаг. Би алдсан ч хамаагүй. Эзэн та намайг юу хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээ нэмэгдээ яасан гэж 2000 ажилчдыг харсан 2000. Тэгээ юу ч гэсэн би та 6 сарын хугацаанд халж байна. Тэгээ яагаад та нар энэ албан тушаал байх ёстой вэ? Тэр талаараа та нар дахин одоо ажилд орох анкетад бүлэсэн. Тэгээ буцаад энэ хүмүүс анкетад бүлэсэн. Тэгээ ерөнхийдөө 500 хүнийг дахиж авах гэсэн. Тэр чигээр өөрчилж чадсан. Одоо хүмүүс үгүй бараг тийч энэ хүн бараг иргэрч байна. Түүний хийж чадсан юм. Яагаад тэр хийж чадсан бэ?
Бусаас илүү учраас ухаантай учраас их сургууль сурсан юм уу яасан үгүй тийм биш. Тэр итгэл дээрээ зогсож чадсан юм шиг. Амен. Таны урд чонод ямар асуудал байна? Санхүү байж болох юм, харилцаа байж болох юм. Өөр юу байх? Хэцүү салж чадахгүй зүйл байна. Зарим зүйлдээ бид тулдахаас урахгүй. Тулдахын тулд бид итгэл хэрэгтэй. Яг бол тэр итгэл тэр тослогоог идэвхжүүлдэг учраас. Амен. Тэр итгэл тэр тослогоог ажилд оруулдаг учраас тэр дотор байгаа зүйл тэрийг сэргээдэг, босгодог, харуулдаг. Амен. Яг эцний бидэнд өгсөн амьдрал нөхцөл байдлаас үл шалтгаалan ялалцтай сэтгэл хангалуун байхаар амьдрал. Амен. Би үнээр итгэдэг. Таны санхүү, таны орлого, таны нөхцөл байдал ямар байх нь үнээр хамаагүй. Үнээр хамаагүй. Хэрвээ та ингэж бодож бол би өшөөг мөнгөтэй болчихвол гайгүй амьдчих гадаа сэтгэл хангалуун болчих гээд гэж бодож байгаа бол тэгэл та Justin Bieber-ийг хаана тийм ээ. Цаа Америкийн одод их нэрийн дуудаад байх юм. Яг тав Америк байгаа учраас тийм ээ. Ямар хэцүү амьд. Тав Michael Jackson-ийн өнгөрсөн тэр түүний санаж байна. Нэг найз нэгсэн Michael Jackson шиг lonely хүн байгаагүй. Lonely гэж үсвэл ганцаархан хүн байгаагүй. Та юмтай байгаад амьдралаа ингэж дуусгах хүсэхгүй зү. Тийм учраас бид нөхцөл байдлаас илүү цаана харах хэрэгтэй болчиход байгаа. Нөхцөл байдлаас илүү их зүйлийг нөхцөл байдлаас өөр үүнийг хувирах зүйлийг эзэн бидэд хийх хүсэж байна. Амен. Тэгээ олон удаа хүмүүс өөрсдийнх нь юу гэж бодож байгаа бодол, бос хүмүүс өөрийн тухай юу гэж бодож байгаа бодол маш чухал байдаг. Харин өнөөдөр бид нөхцөл байдлаа уншсан эзэн та юу гэж бодож байна? Та юу хийгээсэй хүсэж байна? Энийг чухал. Тэр таныг ямар нэгэн зүйлийн боол болоос гэж хүсэхгүй. Нэг чиглэлд байсаж хүсэж байна. Тэр таныг мэдээж яг нэг чиглэлд маш олон зүйлийг дагалдуулдаг. Тэр бас Библиэлд юу гэвэл нуу зүйлийг биш сайн зүйлийг бодож. Яг нэг чиглэлд бас их хэл. Зарим хүмүүс хэлдэг би ганц би намайг хүмүүс тоохгүй би нэг намайг тоодог үнтэй болчиход амьдрал болохгүй байх юм шиг. Бидний олонхон гэрэлтэй болсон хүмүүс тэр үед явж исэн баг. Тэгээ дараагийн шин гарсан ямар байсан. Тэр амьдралын утга учир бишсэн үстэй. Хүүхдээ болсон тийм ээ. Тэгээ зарим өвөөгөө болсон баг. Амьдрал өмнөөс илүү зүйл бий. Тэгээ ганц үе залуучд би зүйл яг л ганц үе залуучд зөндөө маш том асуудал. Тань зүйл хэрэг та ганц бие байхдаа сэтгэл хангалуун байж чадахгүй бол хоёр бие болохоо бүр хэцүү шүү. Ганц бие байхдаа та амьдралын тэр нууцд суралцахгүй бол дахиад нэг хүн хажууд байгаа суралцахад аюу хэцүү. Харин ганц бие байхдаа сурцсан байх юм бол та тэр хүнийг өөрчилж байна. Таны баяр хөөр, таны энерги, таны итгэлтэй байдал, итгэмжтэй байдал, урам зоригтой байдал нөгөө хүн баяр хөөр өөрчлөлт үүсгэх. Амен. Тийм учраас бид өнөөдөр юу гэж шийдэх маш чухал. Босод хүмүүс нөхцөл байдал таны өмнөөс юм шийдэхийг битгий хүлээн шүү. Би Монгол сүндээрээс хэлдэг. Залуучтай би залуучтай сүнтэй их ажилладаг даа. Тэгээд ер нь залуу хүн гэр бүл бас олон байдаг. Тэгээд зарим нас янз бүрийн насны хүмүүс байна л да. Тэгээд баян зөвхөн фильмаа байх болов. Тэгээд би та нар ингэ бодороо ингэ хаалт маш олон мөрөөдсөн зүйлүүд танд авсан шүү. Гэр бүлтэй болъё гэсэн гэр бүлтэй болцсон. Ингээ ажилтай болчихсон гэж бодсон ажилтай болцсон. Сургууль сураад төгсчихсэн сургууль сураад төгссөн байждаг. Маш олон зүйл тодорхой хэмжээгээр мөрөөдөл авцсан шүү. Тэгсэн юм өнөөдөр яагаад эдгээр зүйлс бидний контролдоход контролыг хүлээн зөвшөөрөдөг. Жишээ ажил дээр очиж хэрвээ энэ хүн онцгой цагнаад яваад би ажлаас гарахад бэлэн. Дахиад өөдгөө цаг гаргавал энэ хүнээс салахад бэлэн. Дандаа нэг хүн тийм байгаа шүү. Дандаа нэг хүн нөхцөл байдал яагаад түүнээс үл хамааралтай байдаг. Хэрвээ ингэх юм бол би ингэлээ. За ингэх юм бол ажлаасаа гарлаа. Ингэх юм бол би эндээс явлаа. Ерөөсөө тэглээ гэж. Харин нөхцөл байдал бидний ямар байгааг шийдэх ёстой юм. Бид эсдэг хүний хувьд ямар байх шийдэх ёстой. Хэрвээ та өмнөөс нь шийдэхгүй бол нөхцөл байдал шийдэх. Та өглөө босхдоо шийдэхгүй бол тийм ээ өглөө босхдоо та би өнөөдөр байх. Би өнөөдөр надад асуулт тулах үед ажил дээр очих үед нөгөө муухай царайдаг тийм хэрүүслэх над руу хэрэлдэхэд ирэх үед би зүгээр хүлээж авна.
Би уурахгүй гэж та өглөө шийдэхгүй бол яах вэ? Юу ч бодоогүй явж явах юм байл шийдэж өгөө. Тэгэж шүү. Хэрвээ та өглөө шийдээгүй босоод ажил дээр очиж урдаас нь гэж урдаас нь бас ингээд бэлэн болохгүй болно яа. Яг бол та шийдвэр гаргаж учраас. Шийдвэр гаргаагүй учраас. Тийм учраас бидний тусламжны тухай мэдээ итгэл үнийг идэвхжүүлдэг юм мэдээ. Энэ талаар үнээр үнийг мэдээлэх юм бол энэ талаар би шийдвэр гаргах хэрэгтэй. Хизээ өглөө босоод эзэнтэй ярихдаа өнөөдөр миний өмнө ямар ч нөхцөл байдал тус би таны талд байна гэж. Амен. Би тэр үед таны хэлэх үгийг би алдмааргүй сонсмоор. Та боддоо бид нар Иесийн тухай бид 2000 жилийн өмнө хэлдэг байсан. Израильчуудын хүлээж байсан аврагч дэдий дүн байсан. Тийм ээ? Гэтэл Израильчуудыг харчдаг. Яг л хүмүүс дэндүүх завгүй өөрсдөө нөгөө нэг хууль дүрм гэдэг зүйл завгүй байсан учраас энэ ийм байх ёстой, тийм байх ёстой гэж бодож ирсэн Иесус Христийг аврагч гэснээр харчдаг. Өнөөдөр мөн адил бид нар ямар нэгэн явж маш хурцтай хөгжиж байгаа мэдээллийг энэ зүйл авчиж. Тийм. Чихээ таглаас суухгүй бол ер нь байж чадхааргүй. Тэр их дууч юм. Тиймээс бид өглөө босоод шийдэхгүй эцэг. Өнөөдөр над ямар нөхцөл байдал тус би таны үгийг сонсох. Тийм итгэлтэй ирж хүчтэй хүн болгож ирж шийдэхгүй бол нөхцөл байдал хурж ирэхэд тэр таныг эзэмдэж чадчих. Амен. Харин бүгдээ эзний хэлж байгаа үгийг хардаг, түүний туслахыг идэвхжүүлэн түүний өгсөн зорилгыг бүгдээрээ биелүүлж чаддаг хүмүүс байсан. Энэ байгаа газар. Амен. Амен. Би сая 104.5 фильмийн захиргаанд хоёр чуулганд оролцсон. Тэр олон зүйл ярилцсан. Тэр 91 оноос хойш нэгийг би түүнээс очиад би надлын жил Америкт ирсэн. Би Чикагоны сүмд очисон. Сиэтлын сүмд очисон. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Хэр олон хүн байгаагаас болж биш. Хэр цөөхөн хүн байгаагаас болж биш. Харин ямар агуу үндсэн дотор ямар их зүйлийг туулаад энд байгаа монголчуудыг хараад энд байгаа монголчуудаар дамжуулан дэлхийг эзэн хөдөлгөх нэгсэндээ монголчуудыг байлан дагуулах хөдөлгөөнийг эхлүүлэх хүмүүс энд сууж байгаа хараа би сэтгэл хөдлсөн гэж байна. Мэн шүү. Эсвэл дэлхийн түүхийг харж Америк дэлхийн илгээлт бүх зүйлийг тэргүүлж өгдөг. Тэгвэл Монголыг дэлхийн илгээлтэнд явуулах бид нар дэлхийн илгээлтэнд явж ихтэй хангалттай биш. Явуулахад тэгвэл Америктаа Монгол сүмүүд хийх үл. Тэгвэл 100% итгэдэг. Амен. Маш том хөв тайлан бидний өмнө хүлээж. Таны өмнө маш том хөв тайлан таны хүлээж. Тэгэхээр би таныг юуж уриалах юм шиг тэгэхээр өөрсдөө өмнө төрж байгаа нөхцөл байдлыг хараад битгий бууж. Харин эцэг миний хараагүй харуулж. Эцэг танад цааш нь орон зайг хүч чадлаа өгч. Амен. Эцэг нөхцөл байдал намайг боолчлохыг бүжигшүүлж. Та бас бүжигшүүлнэ. Амен. Амен. Тэгээд өндөр хамтдаа босоод залбирцгаая. Бидний эзэн бол агуу эзэн. Амен. Тэр минь үнгээ хайртай. Давид хаан туслагдсан. Тэгээд түүнд тэр хувь талгаа биелүүлэх тулд цаг хугацаа хэрэгтэй байсан. Тэгээд тэр олон асуудалтай тулсан тэр эзний туслаханд итгэдэг. Түүнд өгдөг эзний туслах хүч чадлыг хараад тэр багтан дуулдаг юм байсан. Тэгээд таныг тэр юм болоос гэж үзэж байна. Тэгээд бүгд үдэн найдасны өмөрч. Агуу хийсэн. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн. Бид олон удаа олон зүйлс утга учиргүй юм уу? Ойлгомжгүй санагдсан ч та бүгдийг захирч байна. Харин та биднийг итгэлээрээ босох үед, орон зөртөө босох үед, тань руу зөвхөн анхаарлаа хандуулах үед та өөрөө гайхамшиг хийдэг.
Бидний бодож сүлж байгаас илүү хийдэг хийсэн. Хийсэн тань зогсож хүн болгоныг маш сайн мэднэ. Амьдралдаа ямар асуудал дүр явж байгааг мэднэ хийсэн. Одоо хийсэн. Би таны уран зориг таны үнхээр гайхалтай амар таймныг бинд байгаа хүмүүсээр тоглож өгөх гэж. Цааш итгэл, цааш мөрөөдөл, цааш харааг бинд байгаа хүмүүсээр тоглож өгөх гэж. Охид зөвхөн байгаа хүмүүний амьдралаар дамжуулан та бусдыг өрөөж, бусдыг байлдан дагуулах гайхамшигтай төлөвлөгөө байгаа хийж. Хийсэн бид ухаарах болгонд бид нэг шатахдаг гэж. Бид итгэлээр алхах болгонд дахиад шатахдаг гэж. Өнөөдөр хийсэн энэ мөчийг бид таньд өгч. Энэ мөч бид итгэлээр бид итгэлийн хувьд үнэхээр дахин том алхам алхсан. Том шат алхсан. Тэр мөч байх та гэж. Энэ бол таны мөч гэж. Хийсэн Иесус та бид үнэхээр хайртай гэж тань маш их баярлалаа. Та бидний өмнөөс өөрхөн амиа зориулснаа маш их баярлалаа. Хийсэн би Чикагод авсан хүмүүс танд өгч хийсэн. Тэгээд масаа пасус танд өгч хийсэн дээрээс ми бүгдээс танд өгч хийсэн. Таньсмиг ивэж Америкт байгаа Монгол хүмүүстийн энэ хөдөлгөөнийг бас толгойлгосон болов хийсэн. Амен. Хийсэн та өөрхөн хүмүүсийг гайхалтай итгэлээр дүүргээрээ хийсэн. Та байгаа учраас бид баяр хүртээ. Та байгаа учраас бид итгэлтэй хийсэн. Та байгаа учраас бид урам зоригтой хийсэн. Бидний хүч биш. Та байгаа учраас. Баярлалаа. Иесийн нэрээр. Амен. Амен. Иесийн нэрээр.